За тэгэхээр саяас өнөөдөр 19 сумын засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар манайда аймаг орон нутгийн хөгжил төлөвлөлтийн талаар ярилцж байна. За 22 онд бол Улаан омд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон аймгийн төсвийн хөрөнгө оруулалт за мөн сумын орон нутгийн хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар нэлээдгүй олон ажлууд хийгдэх болж байгаа. За ихтэйс нуртад бол одоо гашууны уулын гүүрээс нааш орж иж байгаа агт зам засвар, явган үний зам, за улаан уулыг тойрсон явган үний зам засварын ажил, за гэрэл төлгийн ажил, за мөн одоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлууд гэдэг нэлээдгүй олон ажлууд хийгдсэн байгаа. 2 живэ харгаагийн өрөөнд жишээ нь бид нар улаан омыг ногоон байгууламжаар хангах буюу зүлэгжүүлэх мод тойрох ажилд одоо бас 96 сая төгрөгийн төсвийг тавьчихсан. Одоо ингээд зураг төсвийн ажлыг 2 сард эхлүүлэх гэж байна. Ер нь бол 4 сарын 1 гэхэд энэ орон нутгийн хөгжил санги болон сумаас хийгдэх ажлууд нь бол тендерийг зарлаж дуусгах тийм ээ. Шууд гэрээ хийх ажлуудтай нь шууд гэрээ хийж дуусгах ийм төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Хамгийн гол нь бид нар энэ худалдаа авах үйл ажиллагааг ил тод нээлттэйгээр хуулийн хүрээнд явуулах тал дээр төлхөө анхаарч байгаа. За ерөнхийдөө бид нар иргэдрүүгээ чиглэж төрийн үйлчлэгийг ил тод нээлттэй шудраг байх, хүн сурталгүй тийм ээ чиргэлгүй байх тал дээр нэлээдгүй анхаарч байгаа. Төрийн албаагчдад одоо ёс зүйн шаардлагыг төлхөө тавьж өгч байгаа. Дээр нь өөрсдөө хариуцсан ажилдаа эзэн байх ёстой. Тэдгээр төрийн албаагчдаар үйлчлүүлж байгаа иргэд бол ажлын зөв үн сэтгэл ханамжийг одоо хүртэж явах ёстой гэдэг энэ зарчмуудыг барьж ажиллаж байгаа. Мөн сум орон нутгаас олгогдож байгаа төсөл хөтөлбөр тендерүүдийг бол бүгдийг ил тод нээлттэйгээр одоо сонгон шалгалтын зарчмаар явуулах ийм байдал руу оруулж байгаа. Ялангуяа сум хөгжил сангаас олгож байгаа төсөл хөтөлбөрийг бол бид нар сумаас онгоцсон төлөөлөгч нар багийн засаг дарга иргэдийн нийтийн хурлын дарга за тухайн багийн тэргүүлэгч гэдэг энэ иргэдээс одоо санал асууж ингэж олгодог болыг ийм зарчим руу оруулж байгаа. Энэ ил тод байдлыг л бий болгох төлөө ажиллаж байна. За 22 онд бол бас нийтээр 300 гаруй сая төгрөгийн одоо орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлууд төлөвлөгдөө явж байна. За улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бол сумд одоо догчлолтой ажил хийгдэх гэж байна. За халуун усны барилгын ажил хийж байна. Агамдын байр одоо 150 сая төгрөгөөр баригдах гэж байна. Мөн одоо увсад тавтай морил хаалгыг одоо бас манай сумын одоо сахан хоёрын хилийн заагийн дээр одоо 70 сая төгрөгөөр орон нутгийн хөгжлийн сангийн аймгийн одоо орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэхээр одоо ингээд зураг ажлын даалгавар хийгдээ гараад явж байна. Тэгэхээр ер нь Зүүн Англи сумын хурлаас одоо 22 онд ямар ажлуудыг бас төлөвлөж батлах төсөвтэй суулгаж байна. За ер нь бол 22 онд бол орон нутгийн хөгжлийн сангаараа хийгдэх одоо томох ажлууд гэж дурдах юм бол бид бол одоо малын гацаалдвар төвчийн гарсантай холбогдуулаад энд бол ариутгал халдваржуулалтын тооны төгөөр худалдаж авах. За мөн одоо цагуурын орчлолттой холбоотойгоор цагуурын өөрчлөлттэй одоо гарч байгаа холбоотойгоор бол малын бэлчээрэлтэнд худаг усны цэгийг нэмэгдүүлэх зорилгоор бол ихэнх одоо орон нутгийн хөгжил сангийнхаа хөрөнгүүдийг тавьж өгсөн байж байгаа. За дээр нэмээд одоо дижитал ус аймаг болж байгаатай холбогдуулаад сургуулийн одоо бас тэр тоног төхөөрөмжийг хөдөлж авч хөрөнгө 20 сая 500 мянган төгрөгийг тавьж өгсөн байж байна. За тэгээд эрүүл мэндийн төв маань бас одоо энэ жил магадлалын хэмжээ орох гэж байгаа зайлшгүй шаардлагатай хүнсний эсрэгэд тэг одоо бас шийдэж өгөр явж байна 15 сая төгрөгөөр. За хийх мэтчлэнгээ одоо ингээд 300 гаруй сая төгрөгийг нь бол хөрөнгө оруулалт хийгдэхээр ингээд явж байгаа. Нийтдээ бол нэг тэрм 300 сая төгрөгийг бол одоо бас хөрөнгө оруулалтын ажлууд бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр одоо явж байна. За 22 он дээр улсын болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн баруун талд байдаг гол дээр гүүр тавих ажлыг бол хийгээд одоо ажлын даалгавар боловсруулалтаа явж байна. За энэ ажил бол өөрөө үлгий сум байна. 4 зам ногтлолц дээр байдаг юм сум. Тэгэхээр ховдоос ус руу баян үлгий завхнаас баян үлгий рүү чиглэсэн хөдөлгөөн тэр замын гол дээр ирж бас саатдаг орон нутгийн иргэд бас удаах цагаар саатдаг юм тохиолдлууд бол арчилсан. Тийм учраас бид бүхэн гүүр барих ажлыг бол улс хурлын гишүүдэд хандаад энэ төсөв суулгасан байна. За мөн аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 3 төрлийн ажил хийгдэхэр байгаа. За энэ бол нэгдүгээр хөдөөгийн багийн төвийг шинжлэх ажлыг үргэлжлүүлээд чаргат багийн төвийг шинжлэх ажлыг бол 80 сая төгрөгөөр хийхээр болсон. За мөн сумын төвийн тогтчлолтын дээр 70 сая төгрөгийг төсөөлсөн байгаа. За энэ бол пунц зохицлон хийдийн зохицлбор гээд баригдаж байгаа. За энэ бол ард иргэдийн хандууд дэмжлэгтэй өргөж байгаа. Үүний ойролцоо бас цэцэрлэг хүрээлэнгийн талбайг бас тогтчуулах энэ ажил дээр бас тухайн газрын 50% тогтчуулах ажлыг бол энэ төсөв төртгөр хийхээр байгаа. За мөн цэвэр усны автомашин
цэвэр ус зөөвөрлөх, ногоон байгууламж услах, зориулт бүхий автомашиныг бас аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бол авах орлсон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар энэ ажлыг бас 60 сая төгрөгийн төсөв төрөлхтөөр ингээд авахыг бэлтгэж байна. За мөн сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн ажлыг бол хийж байгаа. За өнгөрсөн жил бид бүхэн бас ундын усын хатуулаг өндөртэйгээс шалтгаалаад янз бүрийн өвчлөлт байдаг учраас ундын усын хатуулагын асуудлыг шийдвэрлэхийн тулд өнгөрсөн жил сумын төвийн нэг ухаалаг хуудгийг цэвэршүүлэх төгрөг хэмжээ суурилсан. За энэ жил мөн бас нэг худаг дээр нь ус цэвэршүүлэх төгрөг суурилуулахаар зардлыг шийдвэрлэж байна. За мөн багийн дарга нарын зарим ачааллыг хөнгөлж байгаа, зарим талаараа бас шахаж ажиллуулахаар юм нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллаж байгаа. За үүний жишээг бол багийн дарга нарт дөрвөн багийн засаг дарга нарт унааны асуудлыг бол орон нутгийн хөгжлийн сангаас шийдвэрлсэн байгаа. За энэ унаа авснаар бол төрийн үйлчлэг иргэдэд хурдан шуурхай хүрэх, за мөн засаг дөрвөн үйл ажиллагааг явуулахын боломжтой бүрдэж байгаа. За мөн багийн даргын урд нь бас багийн сан гээд байдаг. Багийн сангийн хөрөнгөөр хортон шав нохоо устгалын ажлыг бол баг хийдэг байсан. За энэ ачааллыг мөн сум аваад сумд тодорхой хэмжээний хөрөнгө төсвүүд энэ ажлыг хийгнэ. Харин энэ хэмнэгдсэн зардлаараа сум баг маань өөрөө багийн төвөө тогтчуулах юм ажлыг хийхээр бол багтаа зарцуулахаар ингээд оруулсан байгаа. За мөн энэ онд бас хогны машиныг шинээр авахар төлөвлөж байна. За 40 сая төгрөгийн үнэхээр хогны өөрөө буулгах зорилт бүхий ийм техникийг авахар төлөвлөж байгаа. За ингэснээр бол сумын төвийн ойр орчинд хог урамтлагдахгүй, урамтлагдсан хогийн хэмцээгийг бас зөвөрлөх ийм ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр ингээд төлөвлөж байгаа. 22 онд бол бид нэр усын төсвийн хөрөнгөөр бол одоо батлагдсан ажил бол байхгүй. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангаар бол ёлын момын усыг бол хоёр багийн ард иргэд ашигладаг тийм ус байдаг. Тэр усыг бол бидний сайд дотроос гаргаж гадшаад тал руугаа гаргадаг тийм нэг ажлыг төлөвлөсөн байгаа. Орон нутгтаа бол ах үйлчлэгийн төвийг барихаар төлөвлөсөн. Давсан орлогоор мөн багийн застарга нэрийг унаажуулна. 5 багийн застарга байгаль орчин усын байцаагч тэгээд цагдаа нарыг бүгдийг унаажуулахаар төсвөлсөн байгаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бол эмнэлэгт гүйхтийн монитор гэдэг аппарат, шинжилгээний аппарат 20 хэдэн сая төгрөгөөр мөн махур гэдэг одоо нэг юуны одоо тэр хавдар төвчнийг шинжилдэг тийм нэг шинжилгээний юу гэдэг юм байна. Тэрийг бол бид нэр макр гэлөө тийм юуг бол нийлүүлэхээр болсон байгаа. Ингээд дунд сургууль дээр бол сургуулийн дотор байрны хатуу зөвлөлт нийтлэлийг солих, цэцэрлэг дээр бол бас хатуу зөвлөлт нийтлэлийг солих, мөн цэцэрлэгийн гадна дотн камержуулах, багш нарыг компьютержуулах гэдэг иймэрхүү ажлуудыг бол КИХ-аар төлөвлөсөн ажиллаж байна. Тест сум маань тест сумын төрийн эмчит компани дулааны зуух маань 2015 онд байгуулагдсан байгаа. Тэгээд элэгдэл хөргөлийн улмаас ингээд дулааны илээс цаашдаа явуулах боломжгүй болсон. Яг 12 мегабайтын зуухт тавигдсан байсан урд нь боллоо. Одоо манай шугамчлалжээ тэрнээс 2 дахин өргөссөн 15 оных болсон. Тэгээд багтаа энэ хүч чадлын өвч хийсэн хөрөхгүй байгаа учраас манайх нэг номертой энэ дулааныхаа судлыг шийдъя. Цаашдаа дэд үстэй ингээд анхаарад цаашдаа өргөжин тэлэх бололцоогоор хангах гэдэг үднэс аймгийн улсын төсөвт санал хөрвүүлсэн уран зохиолын шинжилгээний талаар. Тэгээд дэмжигдээгүй учраас дахиад аймгийн удирдлагуудаа хандаад аймгийн удирдлагууд маань аймгийн хурлын маань шийдэж өгсөн байгаа. Бас 232 сая төгрөгийг уран зохиолын шинжилгээ хийхээр 200-ны шинжилгээ хийхээр ингээд хүч чадлыг нэмэгдүүлэхээр 22 оны төсөвт суулгаж өгсөн байгаа. Бас энэ удирдлагуудаас би бас баяртай байгаа. Тест сумын хөгжлийн төлөв ерөнхийдөө манай тест сум чинь одоо яг л хөдөө аж ахуй голж амьдрэх сум ер нь бол одоо газар тариалны тэргэсний хөгжил гэх юм уу. Яг л хөдөө аж ахуй яг чиглэж хөдөө аж ахуй мал тавшаа малж амьдрэх учраас одоо малын таваарлаг чанар болоод тэр малын тэр бүтээгдэхүүний өнд хүргэх тийм л боломжийг хааж байгаа. Одоо бид нар одоо 23 онд 24 онд одоо малын нийтлэганы цех
дамжуулаад ингээд дайвар үтгэх боловсруулах тийм жижиг цехүүдийг байгуулах гэсэн тийм төлөвлөгөөтэй байгаа цаашдын төлөвлөгөө бол тийм. За 2022 онд Бэх мөрөн суманд маань улсын төсвөөр цагдаагийн компани одоо шинэ барилга баригдахаар болсон. Мөн одоо мал угаалгын ван шинээр баригдахаар болсон. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангаар эмнэлгийн өргөтгөлийн 50 сая төгрөгийн хатуу зөвлөлт байдлал авахар одоо шийдэгдсэн байгаа. Ер нь одоо сумын иргэдийн хурлаас ямар ажлуудыг бас хийхээр төлөвлөөд 22 оны төсвөө батлаж суулгав юм дээр. За 2022 онд Бэх мөрөн суманд орон нутгийн хөгжлийн сангаар 50 сая төгрөгийн Бэх мөрөн сумын одоо сумын төв доторх бетон зам, 30 сая төгрөгийн гэрэлт төлгийн ажил, мөн одоо 40 сая төгрөгийн сургуулийн хүүхдийн эдийн засгийн одоо иж ком бүрдэл, мөн одоо 15 сая төгрөгийн зурагт мэдээллийн самбар, цэцэрлэгийн хүүхдийн 15 сая төгрөгийн одоо ширээ сандал, мөн одоо цэцэрлэгийн 2 дугаар хоолны одоо галт тогооны тогоо гэх мэт одоо ажлууд хийгдэх болсон байгаа. Бид бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг 4 ажил бол хийгдэхээр ингээд тусгагдсан байж байгаа. Нэгдүгээрт нь бол спортын зохицолбор. Энийг 11.3 тэрбум төгрөгөөр. Хоёрдугаарт нь болохоор баяр наадмын талбайг одоо шинчлэх. За гуравдугаарт нь болохоор зэрэг хангалтын голд одоо гүүр. За дөрөв дахь нэг асуудал бол хүүхдийн паркын шинжилтийн асуудлаас мөнгөнд татагдсан байсан. Тэр одоо эрэг тавигдаад энэ 4 ажил бол одоо орон нутгийн хөгжлийн сангаар бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэнэ. За орон нутгийн хөгжлийн сангаар бол 204 сая төгрөгийн ажил бол хийгдэхээр хурлаар ингээд батлагдаад ингээд явж байна. Энийгээ бид бол одоо ерөөсөө аль болохоор одоо 23 онд бид нэр сум байгуулагдсны 100 жилийн тэмдэглэх гэж байгаа. 100 жилийн өгсөн 100 бүтээч ажлын төлөвлөгөөнд энэ ажлуудаа тусгаад ингээд одоо явж байна. Яг одоо 22-нд хийх бас орон нутгийн хөгжлийн сангаар хийх гол ажлуудыг нэрлвэл ямар ажлуудыг нэрлэж болохоор байна. Бас иргэдтэй чиглэсэн ямар ажлуудыг төлөвлөж байна. За нэгдүгээрт нь болохоор зэрэг одоо хөдөөгийн одоо аслагдсан багуудын ажлууд бол орсон байж байгаа. Дээрээс нь одоо нэг цагуурын ашааг өргөдөхөд станд болчих юм бол тэнд одоо нэг 4 байнгын ажлын бар одоо бий болох асуудал бас байж байгаа. Дээрээс нь одоо бас энэ 20 цэрийн дэглэм тогтсны үед бол бас нэг юм явуулын одоо юм постуудыг бас хийх. Энэ дээр бол бас нэг дэмжигдсэн. Мөн одоо тэр сургуулийн хүүхдийн одоо тэр компьютерийн одоо нэг иж бүрэн одоо ширээ сандлын асуудал бас хийгдлээ. Дээрээс нь одоо тэр зам засварын асуудлыг бас ингээд хийсэн. Гэх мэтлэн одоо бас ингээд ажлын байрыг нэмэгдүүлэх, мөн өрхөө орлогыг нэмэгдүүлэх төр бол нэлээд одоо ажлууд бол хийгдэхэр бас ингээд хурлаар ингээд батлуулж авсан байж байгаа. За 2022 онд бол манай сумын үед бас одоо 2-3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийгдгийг сайн би бас ярьсан. За он дамжиж одоо цэцэрлэгийн өргөтгөл их завсрын ажлууд бас явагдана. За мөн залгуулад бас одоо эрүүл мэндийн төвийн өргөтгөл их завсрын ажил бас маань он дамжиж бас хийгдгийг 2022 оны үндсэндээ одоо 4 сараас маань ажил ингээд эхлээд бас явагдах юм аа. За мөн одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар одоо дид үтсийн ажил, зураг төсвийн ажил бас тавигдсан байгаа. За энэ бас мэдээж зургийн ажил хийгдэж байна гэх одоо болвол одоо 50% нь одоо ажил маань эхэлж байна гэж ойлгож болохыг. Альва улсын төсвийн хөрөнгө оруулалтаар одоо хийгдэж байгаа ажил маань одоо зураг төсвүүд одоо заавал шаардлагатай байдаг. Тийм учраас эхний шатндаа бид нар бас зураг төсвийн ажлуудыг бас хийгээд авлаа. За мөн 2022 онд орон нутгийн хөгжлийн сангаар бол бас мөн нийжил. За бид нэр сум орон нутгийн одоо хөгжлийн төлөвлөгөө за 45 сая төгрөг тавигдсан байгаа. Хитийн төлөвлөгөө маань. За энэ өөрөө бас одоо сум маань төлөвлөгөөтэй бас сум маань хаашаа хөгжих үү одоо гэдэг үднээсээ бол энэ төлөвлөгөө бол ингээд батлагдсан байгаа. За мөн орон нутгийн хөгжлийн сангаар 8 төрлийн ажлууд бас хийгдсэн байгаа. Онцолж би энэ ажлуудаа хэлэхэд бол ийм ажил байгаа. За мөн мэдээж бас одоо хариуцлагын машин авахар бас сумын орон нутгийн одоо төсвөөрөө бас оруулж батлуулсан байгаа. Гэх мэтийн ажлууд бол байгаа. За 22 онд бидний төлөвлөж байгаа ажил бол одоо малын гоц халдвар төвчин одоо 1 номерт хаалгад уншиж байна. Тэнд зөвлөж одоо бид нар орон нутгийн хөгжлийн сангаас одоо бас 30 сая төгрөг тавьсан байгаа. Би нөхцөл байдлыг бэлэн байдал авч байгаа. За дээр нь бас ховрын бэлтгэл байдлыг хангах үүднээс бид нар одоо нийтлэлийн шатавын бэлэн байдлыг одоо яг өнөөдөр бол бэлэн болгоцсон байна.
За университет жаал юмсуудаа татаад хөрөх газраа хөргөөд бэлэн болгосон. Дээр нь бид нар бас ард иргэдэд өгч очих үеднээс зөөврийн тийм пүйтг хийлгсэн байгаа. Тэгээд пүйтгээ бас ашиглаад сайн одоо малын халдвар төвчний пост гаргаж үзлээ. Бас болохоор юм байна. Ямар ч гэж бидний зорьсон 2 пүйтгийнхаа нэгийг бол одоо ингээд амжилттай ашиглаж байна. За одоо 22 онд бид нар бас нэг асуудлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар юу хийх юм бэ гэхээр бид нар спорт цогцлуураа ашиглалтанд оруулах юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 200 сая төгрөг тавигдсан байгаа. Энийгээ бид нар авч ашиглаад ямар ч 22 онд спорт цогцлуураа ашиглалтанд оруулнаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт. За орон нутгийн аймгийн төсвүүдээр бид нар юу тавигдсан бэ гэхээр 150 саяар сумын цахилгааны эрчим хүчлийг нэмэгдүүлэх. Өнөөдөр тариалан сум бол 6000 кВт-ийн тогтоом байна. Энэ 6000 кВт-ийн тог бол 90 хэд оны байсан тог. Тэгэхээр одоо иргэдийн амжиргаа дээлсэн, хоёрдугаар цахилгаан хэрэглэгчийн тоо өссөн. Тэгэхээр тэр маань хөрөлцөхгүй хүчлийн уналт бий болсон. Тэгэхээр Улаангомоос 6000 вольтын тог тариаланд очихдоо 5200 очт юм байна. Хэрэглэгч иргэн дээр очихдоо 220 вольтын тог 190 вольт очт юм байна. 380-ын тог 320 вольт очт. Ингээд өцгөр ингээд тариалан сумын иргэдэд үйлдвэрлэл үйлчлэгээ явуулах эрчим хүчний нөхцөл нь бол өртөхгүй байна гэдэг. Иймээс одоо 22 онд бид нар бол 6000 вольтын тогийг 10000 вольт болгоё. Ингэснээр хүчлийн уналтыг бууруулад иргэдийн одоо үйлдвэрлэл үйлчлэгээ ажиллах нөхцөлийг бүрдүүлье гэсэн ийм том зорилттой явж байгаа. За жижиг гэх юм уу одоо олзууршигчтай бас нэг 2 төсөл хэрэгжиж байна. Дэлхийн зөнгөөр одоо бид нар бол нэг өнгөрсөн жил 12 өрх айлын хэмжээнд 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж дэлхийн зөнгийн гамшиг төсвөртэй төсөл хэрэгжсэн. Өнөөдөр одоо малчтын амжиргааг дэмжих дэлхийн зөнгийн төсөл бас дахиад хэрэгжиж байгаа болсон. 25 өрхийг бол нэг мальжуулахаар төлөвлөгдөж байна. Цаашдаа 22 онд газар тариалан эрхэлж байгаа иргэдэд жижиг төсөл хэрэгжүүлье. Газар тариалангийн иргэдэг бас амжиргааг дэмжих гэсэн ийм юм дээр бас ярилцлага тогтолцоо явж байгаа. Гэх мэтийн маш олон ажил төлөвлөж байгаа. Сумын орон зүйн хөгжлийн сангаар хийж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудыг ч гэсэн бид нар иргэдтэй хэлэхэд хамгийн ихний очд бид нар бол энэ малын гоц халдвар төвчлөнтэй тэмцэх үеднээс тэр ариутгалын бодисыг цацдаг машин тэргийг авах тал дээр бас анхаарч байна. Аль болохоор одоо малчтын амжиргаа болсон малыг эрсдэл багтаагаар энэ өвчнийг даван туулах нь одоо гол чухлаа гэж үзэж байгаа. Тэр үуч гэсэн маш олон ажил хийж байна. Нэгдүгээр, хоёрдугаар манай сумд бол бас багийн дарга нар маань 11 сард сунгуйл нь одоо батлагдаж шинээр ажилд орсон байгаа. Тэгэхээр одоо багийн дарга нар маань одоо 22 онд бид нэг хамт олон болж багаараа болж бүх иргэдийн нэгдүгээрт малын асуудал, хоёрдугаарт эрүүл мэндийн асуудал бол хамгийн одоо нэг номерт авч арах хэмжээ болж ирсэн. Бидний алсын одоо 24 он хүртэл зорж байгаа зорилгын үйл нийт иргэдийнхээ хорт хавдраар өвчлсөн эцсийн шатандаа ортол орж одоо уншлагч байгаа хүмүүсийн тоог л бууруулах, анхан шатан дээр нь илрүүлэх, иргэдийг бас эрүүл байлгах нөхцөлтэй нь одоо анхаарах ийм зорилго тавина ажиллаж байгаа. Тэрнийхээ хүрээнд бид нар эрүүл мэндийн асуудлыг нэг номерт тавина, хоёрдугаарт нь бид нар орлогын асуудал, мал, газар тариалан гэсэн ийм юм дээр бол цогцоор арах хэмжээ авна. Мөн одоо малчтаа санаг хэлж байгаа бид нар Ямаанаас үг 2000-аар борлуулах нөхцөлийн бүрдүүлнэ. Сумынхаа иргэд маань өөрсдөө мал малж байгаа хүмүүс ашиг тусам үүсгэх хэрэгтэй. Хэрвээ өөрөө их малтай ч гэсэн өөрөө сааж хүчрэхгүй бол өөрөө л өөр одоо хүнээр саалгах юм уу? Өөр малыг суурлж одоо сүүгийн сааж борлуулах ч юм уу? Ийм талын арга хэмжээг зохион байгуулалтаар авъя гэж төлөвлөж байгаа. 22 бол манай Кыргызчуудын хувьд бол маш онцлог юм жил болж байгаа. Яагаад гэвэл манай Кыргыз сум үйлсч байгуулагдсны түүхт 100 жилийн энэ жил тохиож байгаа. Тэгээд бид нэр одоо 22 он бол биднэрт маш их цаг хугацааг одоо үр дүнтэй өнгөрүүлэх хариуцлагатай байх ийм одоо жил ирж байна. Энэ жил бол манай Кыргыз сумын хувьд бол бас урд урдны жилүүдэд хийгч байгаагүй юм бүтээн байгуулалтын жил болж байгаа. Нийтдээ бол зөвхөн 2022 оны хувьд бол манай Кыргыз сум 6.3 тэрбум орчим одоо төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Урд нь одоо баригдаад одоо гүйцэтгэл дутуу байгаа спорт заал ашиглалтанд орно. За мөн сумын төвийн одоо бетон зам, сумын төв доторх одоо хорооллын бетон замын ажил хийгдэнэ. За энэ бол ажуудаа гэрэлтүүлэг явган хүний замын хамт явагдана. Дээр нь
манай сумд 320 хүүхдийн хичээлийн байр 7 тэрбум ийм төсөвтэй. Энээс одоо энэ жил бол манай 1.5 тэрбумаар бөмбөгийн ажил бол хийгдэж эхэлнэ. За мөн нодон жил одоо баригдаж эхэлсэн эрэгтэй дотор байрны засвар 350 сая төгрөгийн ажил одоо энэ жил хүлээж авна. Мөн үргэлжлээд эмэгтэй дотор байрны засварын ажил 350 сая төгрөгөөр хийгдэнэ. За дээр нь бид нэр энэ ойтой холбоотой улсын төсөв дээр наадмын талбай засвар шинжилгээний ажлаа бол хийн. Энэ 150 сая төгрөг улсын төсөв тусгацсан. За дээр нь одоо көв цөөрмөөс одоо сумын төвийг усаар хангах, за мөн багийн одоо малчин иргэдийг одоо шууд холбоогоор хангах, уурын талбайны дахин дамжуулах, станц баригдах гэх мэт. За мөн орон нутгийн хөгжлийн сангаар бид нэр сум орон нутгийнхаа онцлогтой холбоотой одоо тухайлбал жишг багийн төвүүдийг одоо эхлүүлэх ийм зорилт тавьж байгаа. Тухайлбал хангаа багийн төв тогт холбогдсон юм багийн төв байдаг. Энэ багийн төвийг бид нар бол орон нутгийн хөгжлийн сангаараа 30 сая төгрөг төсөвлөж энэ багийн төвийг одоо жишг багийн төв болгохоор зорж байна. Энүүгээ дагаад одоо багийн эмчийн үйлчилгээ, багийн даргын үйлчилгээг одоо багт нь хүргэхээр ийм зорилттой ажиллаж байна. Ер нь төрийн үйлчилгээг иргэд рүү нэлээд ойртуулах, за мөн сумынхаа өнгө үзмжийг сайжруулах, за мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх, сум доторх одоо замуудыг тэмдэглэгээ хийх ийм ажлууд энэ жил бол манай бол бүтээн байгуулалтын одоо ийм онцлогтой жил болж байгаа. Дээр нь урлагийн бүтээн байгуулалттай холбоотой бид нэр аймгийн орон нутгийн хөгжлийн сангаар 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бид нар ахуй үйлчилгээний төвтэй болно. Тэгээ сая одоо энэ семинар дээр бас хэлж байна. Энэ шинэ хөдөө төслийн дагуу ахуй үйлчилгээтэй сумын ахуй үйлчилгээний доторх тоног тохиромжид бас дэмжлэг үзүүлэх талаар энэ сая бас яригдж байна. Тэгэхээр одоо аймаг улсын хэмжээнд энэ төлөвлөгдөж байгаа бодлогын дагуу манай Кыргызсумын хувьд бол энэ 22 он бол нэг талаар одоо он жил, нөгөө талаар бол их бүтээн байгуулалтын жил болж өрнөж байна. За яг одоогийн байдлаар малын шүлгийн өвчин бас нэг баг дээр гарцсан. За энийг бол одоо бид нар бас хумих талаар ун гараад энэ дээр бас нэлээдгүй хөрөнгө оруулалт одоо хүн хүчийг дайшлаад одоо ажиллаж байна. Одоогийн байдлаар бол хайрхан баг дээр энэ өвчлөл бүртгэгдсэн нэг 30 гаруй өрхийн одоо 1000 за нэг 900 2000 орчим мал өвчлсөн юм байдалтай ийм одоо байна. Бид нар энүүгээ ямар ч ус хумайд энэ их бүтээн байгуулалтын ажил руугаа орно. Дээр нь одоо 100 жилийнхаа бас тэмдэглэх ажил руугаа одоо ханцуу самлал нь орж байна. За 22 онд улсын төсвийн хөрөнгөөр зүйн усамд соёлын төвийн гадна тогтчлолт тийм ногоон байгууламж гадна тогтчлолтын ажлыг 200 сая төгрөгөөр хийн. Тэгээд сургуулийн эрэгтэй дотор байр галтгооны барилгын засварыг Японы ертөнцийн төслийн хүрээнд улсын төслөөр санхүүжүүлж 700 сая төгрөгөөр бол хийж хэрэгжүүлнэ. За боловсролын яамны сайдын багцаас 331 сая төгрөгөөр бол сургуулийн хуучин спорт залыг урлаг зал болгож тогтчуулах сургуулийн гадны орчны тогтчлтын ажлыг бол бид нар хийн. За тэгээд 295 улсын төсвийн хөрөнгөөр 295 сая төгрөгөөр бол зүйн говь сумд баяр тонны үржлийн нэгж бол байгуулнаа. Улсын төсвийн хөрөнгөөр. Бид бол дотооддоо орон нутгийн одоо төсөв хөрөнгөний тулгуурлаад 2 онцлог ажлыг хийж хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа. 20 газар одоо жимсгний жишг одоо талбай байгуулах ажлыг хийн. Хоёрт болохоор морины одоо адуун зүйн говь сумын одоо тис адууны өгчлийг одоо сайжруулах, хурдан одоо өгчлийн хадгалж үлдэх одоо талаар бол бид нар адууны зүчээ мэнд адууны өв соёлыг одоо сурталчилсан, түгээн дэлгэрүүлсэн тийм көшөө зохицлбарыг бол бид нар манай Увс аймагт бол ганц тод манлай байж байгаа. Тэр нь бол зүйн говь сумын уг бол 70% байгаа. Тэр хүнийхээ одоо дэмжлэгтэйгээр тэр хүнийхээ нэрмжид ийм ажлыг зохион байгуулнаа гэж бид нар төлөвлөд ингэ явж байна. 22 онд төрийн мөнгөөр бол 3 ажил хийгдэнэ. Нэгдүгээрт нь бол цагдаагийн хабан баригдсан шинээр. Хоёрдугаарт нь эмнэлэгд бол эрентгийн аппарат шинээр одоо авж өгнө. Гуравдугаарт нь орлого баг дээр бол орлого багийн төв орлогын гол дээр бол 207 сая төгрөгөөр гүр тавигдана. За эндсэн юм гурван ажил. Түүнээс гадна одоо бас ямар зүйлийг анхаарч байгаагүй. Ерөөсөө одоо ёс зүйтэй амьдрцгаая гэж ийм уриа зарлаад явж байгаа. 1 жил. Өмнө гуучууд ёс зүйтэй байх тухай юм ярина. Энийний цаана юу ярьж байгааг бол гол нь одоо хогоо хайдгүй.
тамхины ишээ одоо хогийн савар хийчихдэг байх. Хэл ам хэрвээ шугаан хийдэг. Фэйсбүүкээр нэгнээ доромжилдаггүй ч юм уу. Их мэтлэгээр хүмүүсийн ёс зүйтэй холбоотой асуудлаар томоохон одоо хөтөлбөр хэрэгжүүлж хүмүүсийн ёс зүйтэй болгоно. За бас нэг зүйл бол одоо энэ дижитал аймаг болж хэрэгжиж байгаа холбогдуулаад хүмүүсийг бол одоо нөгөө Mongolia аппликейшнийг бол 100% хэрэглүүлэх гарна. Арга байна. Бүгдийн навчрыг зааж боломжгүй. Дунд сургуульд бол мэдээлэл технологийн хичээл гэж ордог. Ерөөсөө бид нэр хүүхдүүдэд заагаад суулгаад өгч. Мэдээлэл зүйн хичээл болгоод оруулчих. Тэр бол хүүхдгөө айл гэж байхгүй. Сургууль сурч байгаа хүүхдүүд өнөөдөр бол одоо баг сургуульд ороогүй нөхдөд одоо гар утас хэрэгжилж штэ. Тэгэхээр гар утсыг нь бол яг бол тийм одоо хэрэгтэй зүйл ашиглагч. Мэдээлэл зүйн хичээл ордог бүх хүүхдүүд л Mongolia-г суулгаад өгвөл тэр аппликейшнийг өмнө 30% ашиглана гэсэн үг.